Өнөөдөр бурхны ажил хэрүүн цэнтэг чи ойлгох ёстой ихэнх хүмүүс энэ мэдлэг байдаггүй дэд зовлон гүнзэнгүй гэж боддог дэд итгэлийнхээ төлөө дарлагдаж ертөнцөд гологдож гэр орнон часуудад ордог тэдний ирээдүй баргар дэндүү баргар байна зарим хүний хувьд ухмээр санагдах их зовлон нэрвэгдээ энэ яаж бурхныг хайрладаг зүрх байх вэ энэ хүмүүс ямарч үнцэнгүй тэдэс чадахгүй тэдэнд хатууж байхгүй тэд сул дорой олхиогүй бас хүч чадалгүй бурхан чамайг зэвэршүүлж зэвэрлэе гэдгийг чи татхарах ёстой ийм дэцийн өдрүүдэд чи үргэлж гэрчлэл хийх ёстой хэдийг зовж байсан ч амьсгалж байгаа бол бурхан түнэж байж түүний гарт захирагдаарай энэ бол бурхны гэх жинхэнэ хайр хүчит гэрчлэл ёо бурхан хүнээр хайрлуулахыг хүсдэг гэхдээ хайрлахын хэрээр тэдний зовлон нэмэгддэг бурхныг харин гүнзгийрэх тусам илүү агуу шалгалтыг тэд туулдаг хэрв чи үнэхээр түнд хайртай бол их зовлон ирнэ хэрвээ бол амьдралын бүх зүйл сайхан мэд санагдаж болон зүрхчин бурхныг хайрлахад дадаж эхлэхээр олон зүйл чамд хэцүү санагдана биеийн хэмжээ жижиг тул цэвэршүүлэгдсэн чи бурхны сэтгэлийг хангаж чадахгүй доторх сул дорой байдлаараа чи бурхны хүслийг биелүүлж чадахгүй чамд хүршгүй санагдах тул чамайг зэвэршүүлнэ бурхан чамайг зэвэршүүлж зэвэрлэе гэдгийг чи татхарах ёстой ийм дэцийн өдрүүдэд чи үргэлж гэрчлэл хийх ёстой хэдийг зовж байсан ч амьсгалж байгаа бол бурхан түнэж байж түүний гарт захирагдаарай энэ бол бурхны гэх
жинхэнэ хайр хүчит гэрчлэлё